хичээлээр та харж ажиглалтаар илрүүлэх боломжтой хүүхдэд түгээмэл тохиолддог нүдний өвчнүүдийн талаар мэдэж авах болно. Үүнд хялар, завхны буулт, нүдний даралт, болрын цалт болон нүдний хорт хавдрууд орно. Нүд хос эрэхтэн учраас бид аливаа зүйлийг харахад хоёр нүд хоорондоо хамааралтай ажилладаг. Ямар нэгэн зүйлийг харахад хоёр нүд хоёулаа тухайн зүйл рүү чиглэх хэрэгтэй. Энэхүү нүдний хоорондын хамаарлыг нүдний тойрсон булчингууд зохицуулж өгдөг. Эдгээр булчингуудын аль нэг нь чанга эсвэл сул ажилласнаас болоод нүд нөгөө нүдээ дагаж хөдлөхгүй буюу ижил чиглэлд харж чадахгүй байхыг хялар гэдэг. Хялар нь дараах хэлбэрүүдээр тохиолдож болно. Чигээрээ харах үед бидний хоёр нүд хоёулаа урагшаа харж байна. Тэгвэл гадагшаа хялар буюу нэг нүд урагшаа харахад нөгөө нүд нь гадагшаагаа харж болно. Дотгошоо хялар буюу нэг нүд урагшаа харахад нөгөө нүд дотгошоогоо харж болно. За дээшээ хялар буюу нэг нүд урагшаа харах үед нөгөө нүд дээшээгээ харж болно. Мөн нэг нүд урагшаа харах үед нөгөө нүд доошоогоо харж болно. Хялар нь их бага хэмжээгээр тохиолдож болдог. За харангуут та шууд ингээд энэ нүд гадагшаа, дотгошоо, дээшээ, доошоо байна гэдг нь мэдэгдэж болно. Хялрын хэмжээ бага тохиолдолд хялар байгааг ялгахын тулд гэрлийн тест гэж үздэг. Энэ нь нүдний урд гэрэл байрлуулахад эвэрлэг бүрхүүл дээр тухайн гэрэл ойгоод эвэрлэгийн рефлекс гэдэг зүйлийг үүсгэдэг. Энэ ойсон гэрэл мань хоёр нүдэнд хоёуланд нь хүүхэн харааны голд байвал хэвэн гэж үзнэ. Нэг нүдэнд хүүхэн харааны голд байгаад нөгөө нүдэнд хүүхэн хараанаас бага зэрэг дотгошоогоо, дээшээгээ, гадагшаагаа, доошоогоо байж болно. Энэ тохиолдолд энэ нүд нь хялар байх магадaltaй байдаг. Хялрыг шилээр юм уу мэс заслын аргаар эмчилнэ. Птоз буюу завхны буулт. Нүдээ нээх үед завхыг өргөдөг булчин байдаг. Энэхүү булчингийн үйл ажиллагаа солирсонтой холбоотой нүд бүрэн нээгдэхгүй болохыг птоз гэж хэлдэг. Птоз нь хүүхдэд төрөлхийн эсвэл ямар нэгэн өвчний болон гэмтлийн шалтгаантай хоёр төгчөөр үүсч болно. Мөн нэг болон хоёр нүд нь тохиолдож болдог. Хэлбэрийн хувьд хөнгөн, дунд, хүнд хэлбэрүүдээр тохиолдож болно. Дооцтой хүүхдүүдэд дараах шинжүүд илэрдэг. Нэгдүгээрт нь хөмсгөө өргөж хардаг. Нүдээ нээх үе завх бүрэн нээгдэхгүй байгаа учраас түүнд дэмжлэг үзүүлэхийн тулд хөмсгөө дээш нь өргөж хардаг. Хоёрдугаарт нь эрүүгээ өргөж харна. Нүдээ нээх үед маш жижиг завсар үүсэж байгаа учраас энэ завсарт харааныхаа төвийг тааруулахын тулд эрүүгээ өргөж дээшээгээ үлээж хардаг. Птозыг эмчлээгүй тохиолдолд мохос хараа үүсдэг учраас зайлшгүй эмчлэх шаардлагатай өвчний тоонд орно. Птозыг мэс заслын аргаар эмчилдэг. Бидний өмнө ярьсан эвэрлэгийн рефлекс птозыг онцлох үед бас хэрэглэгдэж болно. Гэрэл тусгах үед гэрлийн ойлт хүүхэн харааны төвд байгаад түүнээс завхны ирмэг хүртэл тодорхой зайтай байдаг. Хэрвээ нэг нүдний птозтой байгаа тохиолдолд хоёр нүдийг харьцуулахад гэрлийн тусгал болон дээд завхны ирмэг хүртэлх зай хоёр талдаа ялгаатай байж болно. Харин хүнд хэлбэрийн птозын үед гэрэл тусгах үед бүр гэрлийн рефлекс өгөхгүй байж болдог. Болор цайхан өвчин нь зөвхөн настай хүн тохиолддог өвчин биш, хүүхдэд бас тохиолдож болдог. Хүүхдэд тохиолдохдоо төрөлхийн эсвэл бусад өвчний шалтгаанаар болон гэмтлийн шалтгаанаар хоёр төгчөөр тохиолдож болно. Болрын бүтцийн тухай ярихдаа бид болрыг уян хатан, тунгалаг байх ёстой талаар дурдсан. Тэгвэл болрын цайлтын үед болор энэхүү шин чанараа алддаг учраас нүдээр дамжиж орж ирж байгаа гэрлийг зөв чиглэлд тугалахгүй сарниулж өгдөг. Мөн бүдэг болсон учраас гэрлийг бүрэн нэвтрүүлэхээ болдог. Болрын цайлтын үед хүүхдийн нүдний хүүхэн хараа цагаан харагдана. Нэг болон хоёр нүд нь тохиолдож болно. Болрын цайлтыг мэс заслаар эмчилдэг бөгөөд эмчлэхгүй удвал мохос хараа болон хялар үүсгэх эрсдэлтэй. Нүдний хорт хавдар. Нүдний хорт хавдар нь хэдийгээр ховор тохиолдох боловч яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай аюултай өвчин. Нэг болон хоёр нүд нь тохиолдож болно. Нүдний хорт хавдрын үед илрэх шинж нь хүүхдийн хүүхэн хараа гэрэлтэж харагддаг. Шөнө машины гэрэлд малын нүд гэрэлтдэг шиг, муур нохооны нүд орой болохоор гэрэлтэж харагддаг шиг цаанаасаа гэрэлтэж харагддаг. Нүдний даралт өвчин нь мөн л зөвхөн настай хүний өвчин биш, хүүхдэд бас тохиолдож болно. Нэг болон хоёр нүд нь тохиолдож болдог. Нүдний бүтцийн тухай ярихдаа бид эвэрлэг бүрхүүл, солонгон бүрхүүл хоёрын хооронд үүсэж байгаа зайг нүдний өмнөд хорго гэж хэлсэн. Өмнөд хоргыг дүүргэн оршдог шингэн нь үүсэх, гадагшлах буюу тасралтгүй эргэлтэнд явагдаж байдаг. Энэхүү шингэний гадагшлах урсгал саацсантай холбоотой нүдний дотоод даралт нэмэгдэхийг нүдний даралт өвчин гэдэг.
Нүд өөрийнхөө бөмбөлөх хэлбэрийг хадгалахын тулд тодорхой хэмжээний даралттай байх ёстой. Гэхдээ энэ даралт хэвийн хэмжээнээс ихсээд ирэхээрээ нүдний бүтцүүдийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл харааны мэдрэлийг гэмтээж эхэлдэг. Нэгэнт гэмтсэн харааны мэдрэл буюу нүдний даралт өвчнөөс болж алдсан хараа нь эргэц хэрэгдэггүй учраас яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай чухал өвчнүүдийн нэгд ордог. Хүүхдэд нүдний даралт нь 1 болон 2 нүдэнд тохиолдож болно. Нүдний даралт нэмэгдэх тусам хүүхдийн нүд зөөлөн уян хатан байдаг учраас түүнийгээ дагаад томордог. Хэрвээ нэг нүдэнд тохиолдвол даралттай нүд нь нөгөө нүднээсээ илүү том, хөөсөн, хавгансан, нүдний эвэрлэг бүрхүүлэн тунгалаг байх ёстой байтал саарал, цэнхэрдүү харагддаг. 2 нүдэнд тохиолдвол 2 нүд хоёулаа зэрэг томрох тохиолдолд онцлогдохгүй удах эрсдэлтэй байдаг. Нүдний даралт өвчин нь эмийн эмчилгээ болон нистаслын эмчилгээгээр хянагддаг. Өөрөөр хэлбэл бүрэн эмчлэгддэггүй. Мөн нүдний даралтны шалтгаанаар алдсан хараа буюу гэмтсэн мэдрэлээс эргэц сэрэгдэггүй учраас эргэшгүй хараа алдалтанд хүргэдэг аюултай өвчин. Эдгээр өвчнүүдээс гадна та өөрөө хараад мөн хүүхэд өөрөө завуураа хилээд илэрхийлж болох нүдний өөрчлөлтүүд байдаг. Хүүхэд өөрөө завуураа хилээд илэрхийлж болох өөрчлөлтөнд хүүхэд хичээл хийх үедээ толгой өвдөд байна, нүд хорсоод байна, нулимс гоожоод байна, нүд өвдөд байна гэсэн завууруудыг хэлж олно. Үүнээс гадна та өөрөө ажиглаад мэдэх боломжтой хүүхдийн хараа муу байж магадгүй шинжүүдэд хүүхэд сурлага муудах, хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байх, хүүхэд хит сахилгагүй эсвэл хит идэвхгүй байх, номоо болон дэвтрээ харахтаа нүүрэндээ тулгаж харах, уншиж байгаа зүйл дээр хурууга байрлуулах, хараа шаардсан тоглоом болон үйл ажиллагаануудаас зайлсхийх, самбар руу харахтаа хүчилж харах, ониж харах. Мөн хичээл хийх үедээ нүдээ нухлах, нулимс гоожих шинжүүд илрүүл хараа муутай байх эрсдэлтэйг анхаараарай.